Энэ удаагийн бичлэгээрээ PowerPoint програм дээр шинэ жилийн видео мэдчилгээ хэрхэн хийх талаар зааж өгөх болно. Бичлэг дээр маань хэрхэн гацуураа хийх үү, мөн гэрлэн чимэглэлийг хэрхэн хийх үү, заарын засыг болон энэ дэвсгэр засыг хэрхэн хийх талаар тайлбарлаж өгөх болно. За ингээ хичээлдээ орцгоё. За хамгийн түрүүнд шинэ слайд нэ. За слайд маань текст боксгүй. За ингийн цулгаа байх шаардлагатай. За хамгийн түрүүнд слайдн дээр background өгнө. Background оруулахын тулд маус хоёроо тараад format background. За энэ color-ыг нь за хөх хөнгөтэй болгоод өгнө. За энэ дэвсгэр өнгө маань болчихлоо. Харин цасан ширхгээ хэрхэн хийх вэ гэхлээр за энэ drive tool руу ороод за хамгийн ихний харандагаар цасаа зураад өгнө. За миний бодлохоор энэ pen tablet дээр цасаа зурж байгаа. Тэрнээс та нар маань за шууд маусаараа ер нь зураад өгөөрэй. За pen tablet-ын дээр маань ингээд даралтаас хамаарат өргөн бүдүүн маань орно. За жоох ингээд хүчтэй дараад өгмөл томцог гарна. За аль хэсгээрээ застай байх уу, зас маань ер нь том жижиг хаана байх уу гэдгийг та нар маань өөрсдөө тохируулаад өгөхөд л болно гэсэн үг. За цасан ширхэг маань бэлэн болчихлоо. За харин энэ харагдаж байгаа доотлын засыг хэрхэн хийх вэ гэхлээр за insert-ийн shapes руу ороод за энэ curve гэдэг мөрөд орс байгаа. За үүнийг ашиглаад зурчих. За зурхын тулд эхлээд маусаа нэг тавшаад за мөрөл толгон дээрээ цэг тарахад л гоё тавгаруулаад зураад өгнө. За дуусгахтаа харин 2 удаа тавшин маусаа. За ингэж өрнө. За гэхдээ ер нь бол сая дуусгадаг нь буруу. Үргэлжлүүлээд зураад бүтэн болгож яагаад засандаа мөнгөний өгнө гэсэн үг. За би дахиад эхэлчихье. Shapes, curve. За цэг тавилаа. За ингээд доошлуулж аваад дараа бүтэн дараад за ингээд бүртэйгээ холбочихно. За үүний дараа за үндсэн өнгийн цагаан өнгө болгоод харин хүрийг нь өнгөгүй болгоод өгнө. За сайжаахан муухай зурчих шиг боллоо. За ингээд цас маань ер нь бэлэн болчихлоо. За харин энэ артлын нэг манан салхи гэдэг ингэж харагдж байгаа энэ зүйлийг болохоор мөн адил саяны curve-аар зурчиж болно. Insert. За энэ lines донд байгаа curve. За дүрсээ авлаа. За дүрсээ холбочонгуудаа маусаа 2 удаа тавьшаад за бэлэн болгочихно. За энэ дүрснийхээ өнгийг болохоор ийм цайруу цэнхэр өнгөтэй болгоод за хүрийг нь өнгөгүй болгоод өгнө. За харин нөгөө shape format shape дээрээ болохоор уусалтыг нь л багасгаад өгнө. За иймэрхүү байдалтай. За ингэж л болоо. За үүнийг зүгээр duplicate хийчихье. Ctrl D. За нэг жижигүүлээ. Сонирхож. За иймэрхүү байхад болно. Одоо харин гацуураа хийцгээе. За та нар маань өөрсдөө ямар гацуур хиймээр байна тэрнгээрээ хийж болно. Би болохоор энгийн гурвалжин дүрсээр нэг гацуур хийлээ.
газварныхаа өнгийг оруулж өгнө. За ногоомгтэй. За shape effect дээрээс энэ preset хэсгийн. За энэ preset 3 гэдгээр нь тохируулаад өгье. Тэгвэл жоохон. За энэ preset 4-өөр нь тохируулчих. Тэгвэл жоохон төвөр харагдана газвар маань. Одоо харин газварныхаа оройг хийж өгье. 5 шүү. За өнгөө өрчилж өгнө. Шар өнгөтэй. Хүрээгийг нь өнгөгүй болгоод за энэ shape outline руу ороод за энэ preset-ийн за энэ preset 2 гэдгээр нь сонгоод өгөөрэй. Тэгвэл 5 ш маань арай илүү гоё байж тарагдана гэсэн үг. За 5 шундаад хийж жоохон цацарсан гэрэл үгүй. 5 шугаа анивчуулвал бас хэтэрхий иремэра харагдах байх. Бусад гэрэлтэйгээ зэрэг анивчаад тэгэхээр 5 шун дээрээ тарж гаад за shape effect руу ороод за энэ glow гэдэг рүү орно. Түүний энэ шар за ингэ газварын маань арай бэлэн болчихлоо. Харин одоо газваранда чимэглэлийг нь хийж өгье. Insert-ийн shapes. За дугуй дүр сонгож аваад за чимэглэл учраас нэг үл хэллэг томхон хийчээ. За хүрээг нь өнгөгүй болгоод за shape effect руу ороод за preset-ээ за preset 3-аар өгч арай илүү бас бөмбөлөг шиг харагдана гэсэн. За хит тавилж өгнө. Ctrl D дараа тавилаарай. Duplicate. За модон дээрээ байрлуулад өгье. За одоо харин чимэглэлдээ өнгө оруулж өгье. Газварны маань чимэглэл нь бэлэн болчихлоо. Харин одоо гэрлээ хийж өгье. Гэрэл мөн адил insert-ийн shapes за дугуй дүрс за гэрлэн чимэглэлийг арай жижигхэн хийхэд болно. Дуугаа зураад хүрээгийг нь өнгөгүй болгоод за өнгийг харин шар өнгөтэй болгочих. За үүний дараа shape effect руу ороод glow-ыг нь шар өнгөтэйгээр сонгоод өгнө. За үүнийг харин одоо хувлаад өгнө. Ctrl D.
Одоо харин гэрэл маань хэрхэн анившдаг болгох вэ гэхээр за эхний гэрлэн дээрээ дараад за контрол төвчлөрөө дараад бусдынхаа бүгдийг идэвхжүүлээд өгнө бүх гэрлээ. Гэрлэн чимэглэлээ идэвхжүүлж болохгүй гэрлээ л идэвхжүүлэх хэрэгтэй. Идэвхжүүлснийхаа дараа shape effect рүүгээ ороод за энэ soft edge сэсгийг энэ эхний 2 дахь нь буюу 2.5 point гэдгийг сонгоод өгөөрэй. За үүний дараа шууд animation хэсэг рүү орно. Animation. За дараа нь за энэ pulse гэдэг animation-ыг сонгоно. Pulse. За ингэж анивчиж харагдана гэсэн. Үүний дараа animation pan хэсэг рүүгээ ороод за animation-ийнхаа эхлэхийг нь vid previous буюу шууд эхэлнэ. За харин animation маань эхлэх хугацаагаа харин тохируулаад өгнө. За эхний animation бол шууд тэгээсээ, 2 дахь animation 25, 3 дахь animation 50. За 2 дахь нь 25, 3 дахь нь за 50. За энэ мэтчлэн бусад анимашны яг ингээ хугацааг нь тохируулаад өгнө гэсэн үг. За анимашныхаа хугацааг нь тохируулаад өглөө. Харин одоо үргэлжлэх хугацааг нь тохируулна. Үргэлжлэх хугацааг нь тохируулахын тулд за бүх анимашныгаа төвчүүлээд өгнө. За үүний дараа энэ доотлын сумн дээр дараад энэ timing хэсэг рүү ороод энэ repeat хэсгийг нь за until end of slide буюу слайд маань солигдох хүртэл анимашн маань үргэлжлэнэ гэдэг сонголтыг хийж өгнө. За одоо тоглуулаад харъя. За ингэж гэрэлтнэ гэсэн үг. За одоо харин гацуурныхаа модыг нь хийж өгье. За твшинцэг дүр сонгож аваад за ингээд зурчихна. Өнгийг нь за ингээд мод маань наадталтай харагдаад байвал модон дээрээ маус хоёроо дараад за send to back хийгээд өгнө. За ингээд чимэглэл маань болчихно гэсэн. Харин одоо text box оруулж ирье. Insert-ийн text box. За мэдчихлээ. Текстээ төвчүүлээд за фонтны загвараа солиод өнгийн цагаан болгож өгье. За хэмжээг нь нэмээд тогтвол. За энэ дээдлийн слайднд байгаа энэ бэлэг цасан хүн чимэглэлийг бол мөн адил хийж ч болно. За яаж хийх вэ гэхлээр insert-ийн shapes руугаа ороод за дүрснүүдээ эвлүүлээд за илүүдэл дүрснүүдээ устгаад за дээр нь drag төлөрөө зураад явчихад болно л гэсэн. За өөрийнхөө гацуурыг чимчээд гэрэл оруулж аваад мэдчилгээгээ биччихэд хэрхэн видео болж хадгалах вэ гэхлээр файл засны save as гэдэг хэсэг рүү ороод за хадгалах газраа сонгоод өгнө. За дэлгэцэн дээрээ за өөрийнхөө видеоны нэрийг өгөөд за харин өргөтгөлөө энэ MPG 4 буюу видео болгож хадгална гэсэн. За одоо тэгээд save. За энэ доор видео маань хадгалагдаж байгаа нь харагдаж байна.
За хадгалаа дууссан байна. Видеого үзье. За энд харагдаж байна видео маань. За видеогоо тоглоулъя. За ингээ гэрлэн чимэглэн ханивчаад харагдаж байна. Харин таад маань өөрийнхөө мэдчилгээг урсаж гаргаж ирээд хинээс явуулж байгаа гэдгийг оруулбал бүр илүү гоё сонирхолтой харагдана гэсэн үг. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Маш гоё мэдчилгээ хийгээд найз нөхд рүүгээ илгээгээрэй.